дарсан нууцаасаа хуваалцахгүй юу? Нууц гэхээр юм үнэндээ байхгүй. Зүгээр л үйлчлүүлэгчийн сэтгэлийг хардаг нүдний л ач шүү. Энэ бүтээлч бөгөөд суудад тарих. Мөн эцсийг бүтээдэг 10 хуруу. Иймд нууц байгаа гэхүү дээ. Та үнэхээр даг юм аа. Өнөөдрийнхөө ярилцлагыг ингэж өндөрлөө ярих нэ. Энэ залуу ноёнтон юу хийдэг? Сүү бангал юм унгаадаг хамгийн сайн чаддаг зүйл нь. Тэр би юу гэж хэллээ? За. Тэнд байгаа залуу хадагтай юу хийдэг вэ? Шоко манай кас. Таанч дандаа интернет дэлгүүр хийдэг. Би дог даргалтай. За. Тэгвэл ажилчтайгаа хамт зураг авах уу? Тэг шаардлагагүй. Нэг л ажилчин хэрэгтэй. Би энэ үсчний газрын эзэн шүү дээ. Ой, талхаа. Энэ чипсийг чи яах гэж ирсэн? Би зөв сонссноо. Чи энэ хотын шилтгэн гэсэн үү? Инээд хурцглээ. Чи юм уу? Талх өөрийгөө шилтгэн гэдэг. Гэхдээ бүрч мундаг үсчин байгаа. Францын үсчний академиэс ирсэн. Ноён багет. Хой энэ Уулзлгүй удажээ. Намайг таньж байна уу? Парисын бүх үсчний газрыг ялж чадсан. Тиймээс бараг дэлхийн шилтгэн гэсэн үг. Энэ хатсан хөгшин талхнаас хамаагүй илүү. Багет гинэ? Сонсож байгаагүй юм байна. хиймэл. Та гайхалтай нэр төртэй юм аа. Гэртээ байгаа үзэгчдэд зориулаад үс засаж үзүүлэх үү? Үгүй шүү. Ноён багет завгүй. Тэгж байх зав байхгүй. Ариун бэслэг минь би ийм хөөрхөн байж үзээгүй. Зүгээр л гайхамшиг гэрхнэ. Ямар санагдав та? Дэлхийн шилдгээс ганц хоёр юм сураад авахгүй мó? Ерөөсөө инги тэмцээн зохиогоод хэн нь хотын шилдэг үсчин бэ гэдгийг бүрэмсэн шийдвэл яаж? Тийм ээ. Үзэгчдэд шоу тэмцээн таалагдана. Яг одоо эхлэе. Бичиж иглээрэй. Манай сувг шоуг тарина да.